За шатхан зүгээх станцуудын шөнийн цэнгэлт хийгдээд өдөртөө бол ямар ч асуудалгүй болдог. Хүрдэг байсан. Одоо бол өдрийн 2 цагаас эхлээд өглөө 6 цагаас онгоосон шатхан зүгээх станцаа 1 6 7 8 гэл онгоцохдаг. Онгоосон шатхан зүгээх станцуудын нөөц өдрийн 2 цагаас эхлээд дуусчих. За өдрийн 2 цагаас эхлээд дуусгаад хэрэгтэй зэрэг бид бол өдрийн цагаар хангахаас аргагүй байдал руу орж байгаа. За өдрийн цагаас одоо хангахаас аргагүй байдалд оронгууд нөгөө том оврын чиргүүлэлттэй нөгөө нэг хангалтын машинууд маань төгжрөл дундуур явхад маш эрсдэлтэй байна. За энэ бол төгжрээд бас нэлээд удажж очиж байна. За өчигдөр уржигдөр хоёр бол өдрөөр бид нар явуул арга буюу одоо зам зэгдатайгаа яриад нийслэлтэйгээ яриад Улаанбаатар хотын захирагчд бол би бас хүсэлт өгсөн байгаа. Энэ шатхууны өдрийн хангалтын тээврийг бас та нар явахд туслаач ээ. Тэгэхгүй бол шөндөө хангаад бүтэн өдрөө даадаг байсан бол өдөр дуусчаад байна. Буцаа цэнгэлэхэд айгүй бэрхшээлтэй байна. Төгжрөл дундуур энэ нөгөө цэнгэлтийн машинууд чинь эргэлдэхэд айгүй төвхтэй байдаг байхгүй. За ингээд нэгдүгээр асуудал бол энэ дээр байна. За хоёрдугаарт бол бас манай шатхан түгээх станцуудаас ирж байгаа бас нэг асуудал юу гэхээр гээд 2-3 удаа давтаж орж ирээд байгаа хүмүүс байгаа даа. Нийтдээ бас хүртээх тал дээр бодож үзээч. За өчигдрөөс эхлээд бол ямар одоо бэрхшээлтэй нөхцөл байдлууд үсээд эхэлж байгаа нэгтэй зэрэг нөөцөлч гисэн машиныхаа хойдолд ингээд 25 литрийн одоо канистрт хийчихсэн. Тэгээ ингээд шагийн бензин гэдэг асуудал руу ороод байгаа. Тийм одоо эх орноо боддгоо одоо илэг нэгт монголчуудаа боддоггүй хүмүүс хандаж хэлэхэд шатхууны хангалт бол эрс нэмэгдсэн. Та бүгдийн хийж байгаа энэ ажил бол тэгээд үр өгөөжгүй ажил болно. Битээ одоо бас илэг нэгт монголчуудыгаа бас нэгнийхээ боломжийг ингэж хулгай хийгээч. Бид эрдийн хэрэглээгээр бол хүрх хэмжээний нөөц байна.